Манай залуучууд нэгэнтэйгээ муудалцахаараа чиний нармайг нээн хаана гэж өрдөө карант нээж хааж байгаа юм шиг юм яриад байдаг. Гэтэл хүний хамраа цус гаргана гэдэг бол хохирогчийг шууд өхөл төрөх боломжтой юм ноцтой гэмтлээдэг. Тухайлбал улсын дэд шүүхийн эрүүгийн иргэн танхим хяналтын шатны шүүх хуралдаанаар 2022 оны 11 сарын 2-ны өдрийн хэрэг шийдвэрлэгдсэн байна. Гэмт хэрэгтэн хохирогчийн биед маш олон тооны гэмтэл шарах, зулгарал, хугарал, няцрал үүсгэсэн боловч хохирогчийн амиа олдсон шалтгаан бол хамрын хөндийн таславч jas хугарснаар хамрын хөндөгөөс цус алдаж энэ цус нь амьсгалын замыг бүгэлсэн буюу уушгийг бүгэлснөөр хоромхон зуур механик амьсгал бүтэлтэнд орж нас орсон байна гэсэн ийм дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл бусад гэмтэл шархуудыг аваагүй ч байсан зөвхөн хамрын хөндийн таславч jas хугараад алдсан цус нь ууш руу орсноор энэ хүн нас орох бүрэн боломжтой байсан гэсэн. Ийм байдаг шүү гэдгийг би та бүгдийг найз нөхөд хамт байгаа хүмүүстэй хэлээсэй гэж бодож байна. Ингээд энийг сайн ойлгоод тогтоогоод авчих юм бол дараагийн удаа хэн нэгэнтэй муудалцахдаа таныг гараад алаахгүй болов гэдэгт би маш ихээр итгэж байна. Ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа.